За тэгээд өнөөдрийн сэдэв маань болохоор эзний заасан залбирал гэдэг Матай 6-гийн 9-өөс 13-ын та бүхэнд жоохон дэлгэрүүлээд ярих болно. Тэгээд энэ ишлэлийг маш олон хүмүүс мэддэг бах, чэйжээрээ мэддэг бах. Тэгээд энэ бол миний хувьд болохоор чуулганд ирээд итгэж болсноос хойш хамгийн олон удаа давтаж хэлсэн тийм ишлэл байгаад байдаг. Тэгээд ер нь бол энийг ишлэлийг мэдгүй хүн гэж бараг байхгүй хаад. Тэгээд бүгдээрээ ишлэлээ уншчихаа. За 3 Матай 6-гийн 9-өөс 13. Тиймд ийхүү залбир. Тэнгэр дэх бидний Аава, таны алдар ариунаар дуурсдаггүй. Таны хаанчлал ирэг. Таны таалал тэнгэрт шигэ газар дээр биелэг. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу таталтад бүү автуулаач. Ёрон муугаас гэтлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнх таних. Амен. Амен. Та бид бүгдийг мэддэг ишлэлөө. Тэгээд энэ ишлийн талаар нэг жил гарангийн өмнө нэг баатраатай бид хуваалцчихсан. Тэгсэн миний хамгийн сайн чэйжилсэн энэ ишлэлийгээ би ер нь мэддгүү болж таарсан. Гэт надаа пастор маань хуваалцаад энэ ингээд ярьж яхад пөөх гэд баг ингээд шинээр ингээд тэр үгийн ойлголтыг авч байгаа юм шиг надад мэдрэмж төрсөн л дөө. Тэгээд энэ ишлэлийн хэдүүлээ өмнөх хэсгийг харъя. Энэ ишлийн талаар өмнөх хэсгийг очроо маань өмнөх цуглаан дээр яг биднэрт бас тодорхой хэмжээгээр тайлбарлсан байгаа. Энэ дээр за би та бүхэнд уншаад өгье. Матай 6-гийн 7-оос 8 дээр. Та нар залбирахдаа дүр эсрэгч шиг бүү бай. Тэд хүмүүст харагдахын тулд синагогуудад юм уу замын уулзуур дээр зогсоод залбирах дуртай байдаг. Би та нарт баттай хэлье. Тэд шагналаа авчихсан. Харин чи залбирахдаа дотор өрөөндөө ор. Тэгээд хаалгаа хаагаад үл харагдах бурхан эцэгтэй залбир. Тэгвэл далдыг харагдаг бурхан эцэг чинь чамааг шагнах болно. Та нар залбирахдаа харийн шүтэн шүтэх шиг олон үг нурших хэрэггүй. Олон үг хэлбэл өөрсдий чинь сонсно гэж тэд боддог юм. Тэдэн шиг бүү бай. Та нарын бурхан эцэг юу хэрэгтэй байгааг та нарыг гуйхаас чинь өмнө мэддэг. Тэгээд энэ дээр тухайн үеийн ингээд фарисеучуд ингээд залбирахдаа маш олон ялангуяа ингээд баг ингээд 4 замын уулзуур дээр олон хүн шавсан, олон хүн цугласан газарт чанга дугаар эзэн минь гээл залбираад тэр чинь ингээд маш сүртэй юм болдог гэсэн. Тэгээ хүмүүс ч энийг харахтаа бас ингээд хүлээн зөвшөөрөө тэднийг залбирч дуустал нь тухайн газар нутгийн болж байгаа газар нутгийн хөдөлгөөн ингээд бүр ингээд зогсдог байсан байгаа байхгүй. Бүр тэр нь бүр 2 цаг хүртэл үргэлжлээд бүр ингээд тэднийг ингээд залбираа тэдний энэ чи юу агаад харж байгаа хүмүүс нь чи энэ ямар мундаг залбирдаг хүмүүс вэ гэж хараад нөгөөдөл нь ч бас өөрсдөө ингээд харуулах тэгж залбирдаг байсан гэж энэ дээр хэлсэн байна. Тэгээд тухайн үед ингээд Есүсийн дагалдагч нар яг л ийм залбирлыг харж багаасаа өссөн хүмүүс ингэж л залбирдаг гэж ойлгодог байсан. Есүсийн залбирж байгааг хараад Есүсийн номлож байгааг сонсоод тэд нар ер нь энэ фарисеучуудын залбирлаас өөр байш шүү гэдгийг тэд нэр анзаарч эхэлсэн байна. Тиймдээч Лук 11:1 дээр хэлсэнчлэн шавнар нь эзэн Иохан шавнартай хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд бас зааж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр тэд нэр яаж залбирахыг мэдхийг хүссэн байна. Тэгээ бид нар бичээсээс харах юм бол Иохан болохоор эзний өмнө явж сайн мэдээг тунхаглаж гимшил дуурайлдаг, шавнар нь ингээд мацаг барь залбирдаг ийм байгаа. Тэгэд энээс өөр залбирлыг Есүс тэдэнд заасан байгаа. Түрүүчийн бидний одоо үзэж байгаа залбирлыг. Ингээд бүгдээрээ ишлээд нэг нэгээр ингээд үзье. Тэнгэр дэх бидний Аава гэж. Тэгээ Есүс та нар ингэж залбир. Тэнгэр дэх бидний Аава гэж эхэл. Тэгээ миний хувьд болохоор дунд ангид байхад манай аав ээж хоёр маань салцсан. Тэгээд түүнээсээ болоод яг өсвөр насны дээр байсан болохоор ингээд аавтайгаа харилцах харилцаа маань ер нь ингээд хөндөй ингээд нэг ийм албаны ёсорхоо тэгэл нэг
баяр ёслолын үеэр та сайн уу би сайн уу те гэсэн маягтай ингээд өнгөрдөг. Тэгээд яг аава гэд ингээд цуглаанд ирээд те анх ирээд ялангуяа анх ирээд аава гэж залбирахад надад ийм нэг жоохон тийм хүндий мэдрэмж ингэж төрдөг байсан байхгүй юу. Тэгээд хуучин гэрээнд болохоор бас эцэг аав гэд энэ үгийг болохоор ингээд 15 удаа дурдсан байдаг юм байлаа. Тэгээ голцоо Израилийн ард түмэнд эсвэл хаанд хандсан хааны аав эсвэл Израиль ард түмний нийтээр нь аав гэж хардаг. Харин энэ нь болохоор энэ зааж байгаа ишлэл болохоор маш дотно. Зүгээр яг төрсэн эцэг аав гэж хэлж байгаа тэр залбирал энэ талаар Есүс зааж байгаа. Тэгээ хамгийн ихний сургаал дээр те Баатра пастор маань яг энэ талаар бас биднэрт товч хийсэн байгаа. Та бүхэн бас YouTube дээр байгаа сонсоорой. Тэгээд яг би өөрөө хүүхдгүү. Гэхдээ цуглаан дээр байгаа аав нарыг харахлаараа тэгээ ялангуяа лавга найз яг тэр цэцүүнүүдээ тэрвэрлдээ нөгөөдх нь салахгүй тэр хоёрын харилцаа бол зүгээр дотон те бүр амар салахгүй. Бараг тэр хоёрыг гараад энэ үзүүлэн дээр тавьчихвал бараг миний ном л за ийм бай гэхэд тэгэл дуусаа гэдэг шиг. Үнэхээр яг тийм дотн харилцаа эцэг хүүгийн харилцааг Есүс энэ дээр аав гэж хэлсэн байдаг тийм ээ. Тухайн үед толонгууд яг тэр Израильчууд болохоор аав гэдэг энэ үгийг болохоор бүр Бурхныг ааваа гэж дуудахад харин бүр Бурхныг доромжилж байна гэж тухайн үед үздэг байсан байгаа. Яагаад чи Бурхныг ааваа гэд бараг өөрийгөө Бурхантай дүүцүүлж байна. Өөрийгөө Бурхантай адилхан болгож байна гэж үзсэн. Тиймдээ ч Есүс Христийг энэ үгнээс нь болоод тухайн үеийн хуулийн багш нар, фарисеучуд загалмаа дээр цовдлох гол шалтгаан болсон байна. Тэгээд бидний бичиг баримтан дээр та бүхэн харах юм бол бидний овог байдаг, эцэг эхийн нэр байдаг те. Тэгээд бидний нэр байдаг. Энэ биднийг хинбэ гэдгийг тодорхойлж өгч яадаг. Би хүмүүс дээр очиад ялангуяа миний аавыг таньдаг хүн дээр очих юм бол би Цэдишийн хүү байна. Эсвэл хүмүүс намайг харахтаа энэ Цэдишийн хүүхдээ штэ гэж хэлдэг. Тэгээ үүнтэй адилхан бид Бурхан ааваар овоглогдож байгаа. Хүмүүс биднийг харахтаа энэ Бурханы хүүхэд. Энэ миний өөрийн үнэлэмж тэр хинбэ гэдгийг маань тодорхойлж байгаа маш гайхалтай бэлэг байгаад байгаа. Үүндээ ч те шавнар нь энэ үгийг сонсоод би ааваа гэж дуудаж болох юм байна штэ гэд те энэ зүйлийг сонсохдоо тэднийг Бурхныг таних өнцг нь ертөнцийг те харах тэр бүх зүйл нь өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Тэгээд мөн бид нэр те Бурхныг ааваа гэж дуудахдаа зөвхөн энэ надад хамаатай биш. Энэ аав гэдгийг бид бусдад бас хэлэх хэрэгтэй болж байгаа. Би Бурхан гэдэг те ийм агуу бүхнийг бүтээсэн гайхамшигтай ийм аавтай энэ аав дээр мэн та нар ирээч гэдэг. Энэ зуучлал нь энэ Бурхан ааваа гэж Тэнгэр дэх Бурхан ааваа гэж залбирч байгаа энэ залбирал дотор байгаа юм аа. Таны алдар ариунаар дуусгадаггүй. Бид нэр таны алдар ариунаар дуусгадаггүй гэж байгаа нь бид нэр Бурхныг ариун болгох гээд байгаа юу? Үгүй. Мэддэг нэг Нарта Библиэлд болохоор ариун нэртэй нь алдар хүндтэй байх болтугай гэдэг яг энэ ишлэл нь байгаа. Энэ дээр аль хэдийн те Бурхан бол ариун. Бичээс дээр Бурхныг ариун гэдэг маш олон байдаг Библиэлд. Энэ ариун гэдэг маань өөрөө Бурхны бүх шин чанарын суурь нь байгаа. Бид нэр Бурхныг аврагч, хангагч, ивээгч, бидний бамбай гэд маш олноор хэлдэг. Гэхдээ энэ бүх хэлж байгаагийн цаадах гол суурь нь Бурхан бол ариун юм аа. Амен. Тэгэд бид нэр жоохон бахад аав ээж маань
бид нарыг хэлдэж штэ тий. За битгий чих халууцалаад байгаарэ тий. Сургууль цэцэрлэг дээр ингээ сургууль мургуул дээр ачлаар за битгий чих халууцалаад байгаарэ тий. Эцэгхийн хурал мурал дээр ер нь бас эвгүй штэ тий. Тэгэд бид нар ч тэр багаасаа бас үүнтэй адилхан аав ээжийнхаа нэрийг муу хэлүүлчихгүй. За тэрний хүүхэд энэний хүүхэд ингэж явж जैन энэ төр гэж хэлүүлэхгүй тул бид нар бас хичээдэг дор бүрнэ. Тэгэд манай нэг заримдаа нэг найз нар байна, нэг шооч найз нар байна болохоор намайг харахлаараа бурхны хүүхэд гээл тэгдэг байхгүй. Тэг яг тухайн үедээ бол намайг жоохон янз үзчихэл байгаа юм л да. Тэгээд тэгсэн хэдий ч тэр намайг тодорхойлж байгаа тодорхойлт маань би хичээх хэрэгтэй болж байгаа. Би эргэн тойрондох ах トゥ хамаатан садан найз нөхдийнхаа тунд бурхны хүүхэд гэдэг энэ нэрийг авч явахдаа би хичээх хэрэгтэй болж байгаа. Тиймдээ бид нар таны алдар ариунаар дуурсагдаг гэж хэлэхдээ би бусдад бурхныг гэрчилж харуулж байгаа. Тэ өөрийнхөө амьдралаар би бусдад бурхан аав маань ийм учраас би ийм байгаамаа гэдгийг харуулж байгаа юм аа. Тэгээ 1-р Петр 1:15-аас 16 дээр та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдөө бүхий л зам байдалтай бас ариун байх тун. Яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байх тун гэж бичигдсэн юм. Тэгэд энэ залбирлыг та хэлж явахдаа та би ариун байх ёстой шүү. Зөвхөн бурханд ариун өхөөс гадна би ариун байх ёстой гэдгээ та бүхэн бас ухаарч залбирах хэрэгтэй байна. Түрүү хэлсэнчлэн бид нэр үүгээрээ бусдад гэрчлэх хэрэгтэй. Бурхан ариун. Бурхан миний аав, түүнээс гадна тэр маань ариун гэдгийг бид нэр гэрчлэлийг та өөрийнхөө амьдралаараа тээж яваа шүү. Тэгээ дараагийн ишлэл нь таны хаанчлал эрг. Тэгээ Есүс өөрийнхөө тухай хэлэхдээ голцоо хаанчлалтай их холбогддог. Хаанчлалт гэснээрээ Есүс өөрийнхөө тухай ярьдаг. Есүс дөхөж ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Тэр биднийг харанхуй эрх мэдлээс авраад хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм а гэж байгаа. Тухайн үед Израильчууд хуучин гэрээний иш үзүүлэгчдээр дамжуулаад Месая аврагч тэр хаанчлал ирнэ гэдгийг хүлээж ирсэн. Гэхдээ тэд нэр тэр хүлээлт нь болохоор зүгээр бидний мэддэг хаанчлал. Одоо Есүс Месая хурж ирээд тухайн үеийн Ромын боолчлолд байсныг бүгдийг чөлөөлөөл өөрийгөө хаанаар тунхаглаад тэнцээ өстөө ингээд балааг нь аваад хаан тулсаа байгуулаад Израиль гэдэг хаан тулс тэнцээ бүр ингээд эргэн тойрныхоо хөршүүдэд бүр ингээд жичрүүлээд тийм хаан тулсыг Израильчууд хүлээж ирсэн баг. Гэвч Бурхны хаанчлал тэднээс шал өөр байсан. Есүс би үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн гэсэн. Энэ нийгмийн хэвшмэл хаанчлалын ойлголтоос шал өөр эсэргээрээ зүйл байсан. Тийм ч учраас тэдний хүлээлт нь хүний хувьд гонсоосон байж магадгүй. Бүр ингээд амар агуугаар үйлчлэн, агуугаар тэр хаанчлалд орно гэд тийм дэжтэй 5,000 ирчүүд хэдэн мянган гараад Иесусыг дагаал зүгээр юугүй тэнцээ ингээл хаан засаглаа аваад ард олныгоо баян тансаг амьдруулаад цөм авахна гэж бодож исэн. Харин Есүс Христ шал өөр тэр хандлага, өөрчлөлтийн тухай ярьж исэн. Түүний ярьж исэн зүйл нь энэ хаанчлалд ороход гэмшил болон итгэлээр дамжин л хаанчлалд орно гэдгийг зааж исэн. Тэгэхээр энэ хаанчлал маань бүрэн дүүрэн биш ч гэсэн харин Христээр дамжуулан ирнэ гэдгийг зааж исэн. Тэгээд Лук 17-гийн 20-21 дээр Бурхны хаанчлал ажиглах хуйцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэх юм уу эсвэл энд байна гэж хэлэхгүй. Харахтун Бурхны хаанчлал нь та нарын дунд байна гэв. Тиймээс Матай 25 дугаар бүлэг дээр гардаг сүйт залууга хүлээж байгаа
эмэгтэйчүүд гардаг те, бид нар энэ түүхийг мэдэх байх. Тэн дээр хүлээж байгаа эмэгтэйчүүд 5 нь болохоор унтаад маш хойрог байсан. 5 нь болохоор сүт залууга тэр хүлээгээд маш сонор байсан. Тэгээ бид нэр Бурхны хаанчлыг өөрсдөө даруусгаад сонор байдал дотор хүлээцгээе. Тэгээ 1-р Петр 2:9 дээр харин та нар сонгогдсон ухсаа хаант дахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн ингэснээр харанхуйгаас та нарыг өөрийн хаанчлал гэрэл рүү дуудсан. Түүний хүчрхэг үйлдэлийг та нар тунхагладаг юм а гэж хэлсэн. Амен. Энэ ишлээс та нар харж байна уу? Биднийг сонгогдсон ухсаа хаант дахилж ариун үндэстэн гэж хэлсэн. Бидэнд эрх мэдлийг, албан тушаалыг, хийх ёстой зүйлийг маань Христ аль хэдийн өгсөн байна. Энэ хаанчлалд ороход. Та дэрэгт хүн лүг хардаа хаант дахилж тий. Бурхны элчин сайд харагдаж шít. Харж чадж гэнэ үү та? Та өөрийгөө тэгж харж чадж гэнэ үү? Бурхны эзэмшлийн ард түмэн сонгогдсон ухсаа. Ваа. Бид нэр сонгогдсон байж шít. Бидэнд эрх мэдэл байна. Энэ хаанчлалд түүний дуудсан, итгэлээр дуудагдсан тэр хүмүүст бүгдэнд нь эрх мэдэл байгаа юм аа. Амен. Таны таалал тэнгэр чигээ бас газар дээр бэлэг. Амен. Бид нар эзний таалал, эзний хүслийг бид нар яаж мэдэх вэ? Бурхны хүслийг бид нар яаж мэдэх вэ? Та Бурхан юу хүсэж байна гэж бодож байна? Бурхны хүслийг та юугаар яг Бурхан хүсэж байна гэдгийг та мэддэг вэ? Амен. Бурхны үгээр. Бид мэрэгэн ухаан гуйдаг, нүглийн уучлал, ариун сүнсний тусламж, ариун амьдрах гээд энэ бүхнийг бид нар гуйдаг. Энэ бүхэн Бурхны үгэн дээр, Библиэлд бичигдсэн байдаг. Та Бурхны үгийн дагуу юу ч гуйж ясан энэ биелэгдэх юм аа. 1-р Иохан 5:14 бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог бөгөөд энэ түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Иохан 15:7 дээр хэрв та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвал та нар юу хүснээ гуй. Тэгвэл та нарт биелэгдэх болно гэж. Амен. Бид нэр таны таал тэнгэр чигээ бас газар дээр биелэг гэж залбирахдаа Бурхны хүслийг мэдэх хэрэгтэй болж байгаа. Үүний тулд бид нэр бичээсийг унших хэрэгтэй. Үнэхээр Бурхан юу хүсдгийг бид нар мэдэх юм бол таны гуйсан гуйлт, таны залбирсан залбирал энэ газар дээр биелэл олох болно. Тэгээд Бурхны хүслийг бас мэдгүй тодорхойгүй зүйлүүд бас биднэрт байдаг. Хинтээ гэрлэх вэ? Ямар ажилд орох вэ? Би нүүх үү, явах уу? Энэ үед та яаж залбирах вэ? Та дэрэгт хүнээс яг асууж. Ямар ч тодорхойгүй үед та юу гэж залбирдаг вэ? Юу ч тодорхойгүй би хинтээ гэрлэх үү? Библиэлд тэр бичээгүй ш тэр тухай тэр гээд нэр зоогоогүй. Би хаашаа нүүх вэ? Тэ? Та сансарлуу нүү, тэ? Хаан бол дүрглөө нүү гэж Библиэлд бичээгүй. Тэгэхээр бид нар энэ дээр Бурхны хүслийг бид нар мэдэж чадахгүй байгаад. Эдгээр бид нарт Библиэд шууд энэ талаар заавар зөвлөгөө ишлэлүүд байхгүй ч гэсэн бид нар Бурхан бол сайн. Бидэнд сайныг хүсдэг гэдгийг дээр тулгуурлан бид нар залбирах хэрэгтэй. Бид нар мэдэхгүй бол таны хүсэл биелэг. Миний амьдрал та хүслээ биелүүл. Би энэ талаар мэдэхгүй байна. Би юу хийхээ мэдэхгүй байна. Би хинтээ гэрлэхийнхээ мэдэхгүй байна. Харин та надад тэр сайн эхнэрийг тэр сайн нөхрийг та миний амьдралд өгч чадна. Таны хүсэл биелэг. Энэ итгэлгүй юм шиг сонсогдож байна уу та нарт? Итгэлгүй юм шиг гэ өөрийгөө сайн мэдэхгүй байгаа юм шиг. Үгүй. Харин эзэнд итгэснээрээ бидний бүр итгэж байгаа юм. Эзэн сайн гэдэгт итгэж байгаа нь бидний итгэл бүр батж байгаа юм. Амен. Тийм болохоор бид нэр таны хүсэл миний амьдралд биелгээ гэж залбирх хэрэгтэй. Тэгээд бид залбирлынхаа ерөнхийдөө талд орцсон эхний 3 ишлэл орцсон байгаа. Энэ эхний 3 ишлэл дээр та нар анзаарсан бол
одоо бурханд хандсан те. Бурханд хандсан, бурхан аавд хандсан, харилцаанд хандсан. Бурхныг хэн гэж дууддаг те. Энэ бүхэн дээр хандсан залбирлага. Одоо үргэлжилсэн 3 хэсэг маань болохоор яг миний хэрэгцээнд хандсан. Надад өөрт танд хандсан тэр залбирлага байгаа. Бидний өдөр тутмын хүнсийг энэ өдөр бидэнд хайрлаач гэж. Энэ шууд утгаараа бидний өдөр тутмын юмд хэрэгцээ. Таны өнөөдөр та юу идэх үү? Өнөөдөр та юу өмсөх үү? Яг энэ хэрэгцээний төлөө та залбирч байгаа. Энэ бол зүгээр нэг тансаг хэрэглээ. Эзэм нь та надад Феррари өгөөч. Тэр биш. Харин та энэ өдөр та эзэнд итгэж гэнэ үү? Өнөөдөр таныг бурхан хангана, тэр хоол хүнсээр чи хангана гэдэгт та итгэж гэнэ үү? Тэр залбирлага. Энэ ишлийн өмнөхийг харах юм бол эзэн гуйхаас минь өвөнд бид мэддэг гэж хэлсэн байгаа тийм ээ. Тэгвэл яагаад бид нэр өнөөдрийнхөө хоолын төлөө та залбирх вэ? Бурхан надад өнөөдөр хоол хэрэгтэйг мэдж байгаа шүү дээ. Өнөөдөр надад нэг гутал өмсөх хувцас яг шаардлагатай хэрэгцээтэй байгааг бурхан мэдж байгаа. Тэгсэн мөртлөнгөөс энэ дээр харсан чи өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач гэдэг. Тэгвэл бид нар энэ бол зүгээр нэг биднэрт эзэнт тоочж байгаа зүйл биш. Зүгээр жигсаалтаа хэлж байгаа энэ залбирал маань жигсаалт хэлж байгаа зүйл биш юм. Эзэм надад өнөөдөр талах те гурил юу тий будаа ингээ өгөөч гэд тоочж те ингээд хүслийн жигсаалтаа өгж байгаа зүйл биш. Харин ингэж хандсанараа бид нар өнөөдрийнхөө бүх зүйлийг эзэнт даатгаж байгаа. Эзнээс хамааралтай байж байгаа. Энэ байдал хандлага энэ залбир дотор оршиж байгаамаа. Түрүү хэлсэнтэй бид нэр зүгээр л нэг мэдээллээр бурхныг хангах биш залбиралдаа. Тэр надад ингээд тоочих биш. Энэ бол түүнийг өөрийнхөө амьдралд хангагчаа. Миний амьдралын өнөөдрийн бүх зүйлийг хангадаг хангагч гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа зөвшөөрөл юм аа. Тэгээ заримдаа хүмүүс ингээд итгэгч нарыг нэг шүүмжилдэг шүүмжлээд нь шүү дээ. Тэгээ жоохон залах уу ингээд эзэм нь надаа өгөөч гэ те юу ч хийхгүй бурхан ингээд бүх юмыг нь хангах юм шиг. Эсвэл ингээд юмтай болчоод эзэн талархангуут л те үгүй чи өөрөө ажил хийж олсон биз дээ. Эсвэл тэр хүн чамд өгсөн шүү дээ. Чи тэр хүндээ талархаас. Эсвэл те эн чи өөрөө л олсон болохоор заавалч тэр бурхан чамд май гэж өгөөгүй үсттэй гэж те бидэн дээр ер нь тиймэрхүү дайралтууд итгэгч нарт шүүмжлэлүүд их ирдэг. Гэтэл Иохан 1:3 дээр бүх юм түүгээр бий болсон бөгөөд бий болсон юмсаас түүгээр бий болсон юм гэж нэгч үгүй юм аа гэж хэлсэн байна. Амен. Бидний өдөр тутамдаа хэрглэж байгаа бүх зүйлийг бурхан бүтээсэн. Тэр бол бүтээгч бурхан. Библиэлд хэлсэн байгаа. Учир нь 6 өдөрт эзэн тэнгэр газар далай болон тэдгээр дотор байг бүгдийг бүтээсэн гэж хэлсэн. Гэтэл номон дээр. Тэр бүхнийг бүтээсэн. Биднийг шүүмжилдэг тэ үл итгэгч нар тэднийг хэрглэж байгаа тэр нар тэ тусгаж байгаа тэр нар сайлх амьсгалж байгаа амьсгаа тэр бүх ус ууж байгаа ус гэд тэр бүхнийг бүтээсэн. Тэгэхээр бид нэр өдөр тутмын хүнсийг хайрлаач гэж хэлэхдээ тэр бол бүтээгч бүгдийн эзэн гэдгийг тунхаглаж байгаа юм аа. Тэгээ би ингээд заримдаа би өөрөө нэг санхүүгийн хүн гэж хэлсэн шүү дээ. Тэгээд заримдаа нэг юм өргөл санхүү рүү халтарчих гээд байдаг байхгүй. Тэгээд ингээд өмнө ингээд би өргөл өргөж явахдаа нэг өөрийгөө ингээд нэг ажигласан зүйлүүд байгаад идэв ингээд. Ингээд би олоод тэ тэнгүүтээ тэндээсээ би ингээд бурханд өгөх гээд байгаа юм шиг. Эсвэл ингээд заримдаа нэг 8 алцгаатай өнөөдөр жоохон нэг тим хэрэгцээ шүү дээ. Энийг хэрглэчихээ л да. Та мэдж байгаа шүү дээ гэд тэ. Жоохон 8 алцгаад байгаа тал байгаад. Харин Библиэлд тэ бидний бурхан алдардах баялгаараа Христ Есүс дотор та нарын хэрэгцээтэй бүхнээр чин хангана гэж хэлсэн байна. Тэгээ яг энэ өмнөх ишлүүдийг бодонгууд чинь
бидний ингээд өргөл өргөж байгаа явдал маань хүртэлтэй бурханд найдаж байгаа. Хэдийгээр ингээд надад хэрэгцээ байгаа ч гэсэн тэрийг би өргөлд өргөж байгаа чинь өөрөө би бурханд найдаж байгаа. Түрүүн хэлсэнтэй миний амьдралын өнөөдрийн бүх л хэрэгцээг маань хангаж чаддаг эзэн гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа. Нэгсэндээ бодтой баг үйлдэл нь өөрөө өргөл юм болов уу гэж. Яг энэ хэсгийг би бэлдэж яхад надад тэгж санагдсан. Тэгээд та бүхэн эзэнд өөрийгөө өргөлүүдээ бас өргөөрэй. Тэгээд би бас чуулганы санхүүг хариуцдаг болсон чи бас энэ тал дээр амар санаа зовдөг болсон. Тэ өргөлүүдээ өргөөрэй. Тэгээд эзэн үнэхээр та нарыг хангана. Үнэхээр тэр бол гайхалтай эзэн юм аа. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Энд дээр хэлж байгаа уучлал нь болохоор бидний авралын уучлал бол биш. Бид аль хэдийн өөрсдийн итгэлээрээ тэгээ гимшлэрээ бид нэр аль хэдийн аврагдсан. Энэ бол ямар ч авралтай холбоотой биш шүү за. Матай 6-гийн 14-15 дээр хэрв та нар хүмүүсийн алдааг уучлвал Тэнгэрлэг эцэгчин та нарын мөн уучлана. Харин та нар хүмүүсийг эс уучлвал эцэгчин мөн алдаагчин эс уучлана гэж байгаа. Түүнчлэн Марк номон дээр бас та нар залбирч зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл Тэнгэр дэх эцэгчин мөн та нарын алдааг уучлана гэсэн. Энэ дээр гарч байгаа уучлал болвол энэ бол зүгээр харилцааны асуудал. Бид нар бурхантай тэр дотн харилцаатай байхдаа бид нар хин нэгнийг дотороо үзий ядсан, хин нэгнийг үл уучлсан. Тийм байх юм бол бидний хувьд бурхантай тэр дотн харилцаа үүсч чадахгүй. Тийм учраас эзэн биднэрт та нар өртөнгүүдээ уучлсан. Чамд өртөө хүнийг уучил гэж байгаа. Энэ бид нар өдөр тутмынхаа харилцааг засах ёстой гэлж байгаа. Түрүүн хэлсэн та нар залбирахынхаа өмнө хэн нэгний эсрэг чамд юм байгаа бол та нар тэр хүнийг уучлаа гэж. Энэ бидний залбиралд саад болдог байгаа байхгүй юу? Тэгэхээр та залбирал тань эзэнд хүрэж яг тэр харилцаа үүсгэхийн тулд таны гомдоосон хэн нэгнийг та уучлах хэрэгтэй болж байгаа маа. Амен. Мэдээж энэ процесс бол хэцүү. Таны гомдоосон хүнийг уучлаад тэгээ бурхантай харилцсан гэдэг бол маш хэцүү процесс. Гэхдээ та хичээгээрэй. Тэгээ заримдаа таньдаг дүүнер маань надаас та ингээд амар уургүй, яаж ууралдгүй, их тайван байх юм гэдэргээд надаас асуугаад идэг байхгүй юу. Тэгээ мэдээж би хүн болохоо ууралдаг. Манай эхнэрээс асууж болно. Гэхдээ яг хоо ингээд ихэнх хүнийг бодвол нэг тийм одоо нэг юм хүн дээр бас хүлээж авах нь гайгүй байдаг. Одоо ингээл хүн миний хөлн дээр гიშгэлээ. Би бас гიშгдэг штэ. Бас ингээд автос нэгээ санамсруу яваад гიშгчдэг. Тийм болохоор энэ хүн ингээд санамсруу яваад гიშгчлээ гэж. Тэгээ заримдаа надаа ингээд нэг өртөө хүмүүс ингээд алга болчдөг байхгүй. Тэгээ уцаа авахгүй бүр ингээд тагч шиг ингээд болчдөг. Би бас өртөө байх үедээ бас адилхан л тагч шиг болоод ингээд нөгөө хүнтэйгээ яаж харьцгаа мэдгүй тэ алга болдог л байсан. Гэхдээ заримдаа бас жоохон амьдрал дээр хэтрүүлчих гээд идэг. Нэг тиймэрхүү хандлагатай хүн юм шиг байлаа. Гэтэ энэ дээр бас хил хязгаар тогтоогоод бас тэ бас юун дээр уурлах уу, яг юун дээр уурлахгүй байх уу гэдэг дээрээ бас суралцах хэрэгтэй зүйлсүүд байгаад байдаг. Гэхдээ ингээд би сайн учраас тэгээ бусдыг ингээд уучлж байгаа нь бол биш. Би сайн хүн учраас тэгээ бусдыг уучлж чадж байгаа зүйл биш. Харин бид нэр бусдыг уучлахдаа би Христэс ямар их тэр агуу хайрыг авсан, ямар их тэр агуу уучлалыг хүлээж авсан. Тийм учраас тэрийгээ бид нар мэдж байгаа учраас бид нар бусдыг уучилдаг юм аа. Амен. Бид нэр Христэс өмнө эрэхтэй
бид нэр маш их гим нүгэлтэйс. Миний хувьд бол маш их гим нүгэлтэйс. Би чи 25 6 ирж байгаа бол тэр хүртэл маш их гим нүгэл хийн штэ. Тэгэхээр тэр гим нүглийг маань уучлсан учраас надад бусдыг уучлахад уучлж яагаад болохгүй гэж. Тэгээ бид нэр Матай 18 дугаар бүлэг дээр маш их өртөө байгаад эзэн түүний өрийг уучлаад тэгээ баярлаад гараа явдаг. Тэгснээ өөрт нь өртөө нэг хүн нэг боолыг болохоор өрөөтүүлгээ тэрийг гянданд хорчдаг. Тийм учраас бид нар энэ хормоо боол шиг байхгүй тулд уучлагдсан штэ. Тэр агуу хайр, тэр агуу авралыг авсан учраас таны гомдоосон хүмүүсүүд тэдний хажууд юу ч бишээ. Та тэр уучлах тэр зүрх сэтгэлийг та өөртөө авч та нээгэрсэ гэж хүсэж байна. Амен. Биднийг уруу таталтад бүү автуулаач. Ингээд биднийг уруу таталтад бүү автуулаач. Ингэж залбирснараа бид нэр өөрийгөө сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа юм. Эцэгчүүд мэдэх бах ингээд хүүхдүүд ингээд анх дугуй унд сурахтаа аава та намайг битгий тавиарай. Намайг битгий тавиарай би унчин штэ. Тэр хүүхэд унна гэдгээ мэдж байгаа байхгүй юу? Унна гэдгээ мэдж байгаа учраас харин тэр дугуй унахыг зааж өгж байгаа хүнээсээ те намайг битгий тавиарай. Тэр итгэлтэй бол намайг битгий тавиарай. Энэ үүнтэй адилхан бид нэр Бурхан эцэгт түшиглэх хэрэгтэй. Би уруу татагдаж магадгүй шүү. Та намайг битгий тавиарай. Та надтай хамт байгаарай. Бид нэртэй амьдралдаа ингэ явж байхдаа маш олон сорилтууд тундаг. Мөнгөнд шунах, завхааралд автах те өөр юу гэдгийг архин донтох гэд. Маш олон сорилтууд бидний амьдралд тохиолддог. Зарим нэг нь тохиолдог байгаа л тохиолдох магадлалтай. Дүнгиж архин донтсон хүн архинаас гарчаад би ингээд баар саваар яваад ах юм бол тэр хүн эргээл тэр архиндаа буцаал орно. Харин өөрийнхөө тэр нөхцөл байдлыгаа тэг хүлээн зөвшөөрөөд сул дорогоо хүлээн зөвшөөрөөд тэр уруу татагдах тэр баар сав юу гэдгийг нарийн цэнгэний газраас өөрийгөө очихгүй байх нь мэрэгэн ухаан юм аа. Есүс өөрийнхөө дагалдагч нартай Гецмэн цэцэрлэгт байхдаа уруу татагдахгүй тулд сэргэг бай. Залбир гэж хэлсэн. Заримдаа бид нэр хүнд байдалд орчоо те яагаад би ингэж вэ? Яагаад миний амьдралд ийм болчихвоо гэж харамсдаг үеуд байдаг. Бид нэр сонор байдлаа л алдсан байдаг. Бид нэр байх ёсгүй газраа уулзах ёсгүй хүнтэйгээ мэдсээр байгаад тийм зүйлүүдийг хийцэн тохиолдол зөндөө байдаг. Бид энэ дэлхий дээр амьдарч байгаа цагт бидний амьдралд уруу таталтууд үргэлж байх л болно. Харин бид нэр сонор байх ёстой юм аа. Тэр 1-р Коринт 10:13 дээр та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд тэр та нарын Христийн хэтэртэл соригдохыг зөвшөөрөхгүй. Харин дааж гарахын чинь төлөө сорилтаа хамт мөн гарцыг өгөх болно гэж. Тэгэхээр Бурхан бидэнд нэг гайхалтай юмсан бидэнд гарах гарцыг үргэлж өгдөг. Тэр сорилтоос гарах гарц нь үргэлж байж идэг. Бид нар ингээд архитах гад донтох гад баар руу явж хахад орохгүй байх өөр гарц байгаа л ахгүй юу. Тэр гарцыг л бид нэр харах хэрэгтэй. Тэгвэл бид нэр сорилтонд унчвал яах? Бид нэр унцдаг. Тийм зүйлүүд бидний амьдрал зөндөө тохиолддог. Бурхан хэнийг ч нүгэл үйлдэх рүү уруу татдаггүй гэсэн байдаг. Харин бидний итгэлийг шалгах тэр уруу таталтыг, тэр сорилтыг биднэрт зөвшөөрдөг. Ингэснээрээ бид нар харин Христ дотор тэр сорилтыг даваад тэрнийг ард гарсныхаа дараа харин бид нар Христ дотор өссөн өмнөхөө бидний итгэл өссөн байдаг юм. Амен. Та өөрсдийнхөө эргээд харахад альва сорилтыг давсны дараа тэр дээрээ ингээд
мэрэгжлийн болцсон байдаг шүү дээ. Зарим нэг зүйлийг ингээ те дандаа дадлагжуулаад те өөрийгөө хол байлгаад те сонор саргаг байгаад ингэхгүй тэхгүй тэр бүх зүйлүүдээ мэддэг болцсон байхад бид нэр итгэл дээрээ те тэр зүйл дээр бид нэр дадлагжаад хөвшөөд альва зүйлийг те хийхгүй те тэр сорилтонд автахгүй болоо сурцсан байж идэг. Яаков 1:2-4 дээр ах トゥ нар минь элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур дэвчээрт хүргэдгийг та нар мэдэх билээ. Дэвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаарч дутахгүй байна гэж заасан байна. Амен. Тиймээс бид нэр аливаа сорилтыг даваад итгэл дотороо төлөвшөх юм аа. Ёрон муугаас гэтлгээч гэж. Есүс бидний төлөө Иохан 17:15 дээр тэднийг та ертөнцөөс аваач гэж би гуйхгүй, харин муу нэгнээс хамгаалахыг гуйж байна гэж. Бид нэр амьдрч байгаа тохиолдолд те биднээс үл хамаарсан хормоо зүйлүүд бидний амьдрал тохиолддог. Харин энэ дээр энэ ишлэлээс харах юм бол те Есүс бидний төлөө залбирч байгаа. Хормоо тэ нэгнээс хамгаалаач гэж Есүс залбирч байгаа. Амен. Тэр биднийг хорон муугаас үргэлж хамгаалж идэг. Ром 8:28 дээр Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдэгт бид мэднэ гэж байгаа. Аамен. Хэдийгээр бидний амьдралд биднээс өөрөөсөө шалтгаалаагүй маш олон зүйлүүд, хэцүү хүн зүйлүүд тохиолддог. Тэгвэл энэ зүйлийг Бурхан сайнаар эргүүлж чадах чадaltaй эзэн юм аа. Бидэнд итгэл найдварыг өгдөг гайхалтай эзэн. Бидний амьдралтай хэдийгээр би итгэж байхаас өмнө ингээд гим нүгэлд автсан хүн байсан ч гэсэн харин Христэд ирээд миний тэр амьдралыг, миний тэр алдааг бүхнийг эзэн сайнаар эргүүлж чадсан эзэн юм аа. Бид нэр Йосефийн түүхийг мэдэнтэй хэдийгээр ах нар нь түүний эсрэгтэй бузар мууг хийгээд хариу үндэстнүүдэд зарсан ч гэсэн та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийг шиг үе олон хүний амийг аврахын тулд түүнийг сайнаар эргүүлсэн юм аа гэж хэлсэн байдаг. Амен. Та итгэлтэй байх ёстой. Таны амьдрал танаас шалтгаалаагүй элдв асуудал тохиолдсон ч гэсэн энэ зүйлийг Бурхан сайнаар эргүүлж чадна гэдэгт та итгээрэй. Та дэрэгдэх хүндээ Бурхан сайнаар эргүүлж чадна гэлж. Тань тохиолдож байгаа зүйлийг Бурхан сайнаар эргүүлж чадна. Мөн бидний эзэн Есүс Христийг загалмаа дээр устгах гэж оролцсон. Хэдийгээр тэр загалмаа дээр цовдлогдсон ч гэсэн тэр загалмаа нь бидний авралын хаалга болсон. Хүмүүсийн харснаар тэр нь ялагдл байсан хэдий ч харин тэр ялтыг байгуулсан. Тэр үхэл нь харин амьлалт болсон. Амен. Үүгээр дамжуулан, энэ итгэлээр дамжуулан бид нар тэр ялалт руу, тэр аврал руу бид нар Христ Есүстэй хамт алхаа орж байгаамаа. Тэгээд дүгнэлт хэлэхэд энэ Христ биднэрт зааж өгсөн энэ ишлэл нь зүгээр нэг чэйжлээд энийг давтан хэлэх тэр үг биш юм. Энэ бол Бурхан Есүс Христтэй харилцах харилцааны загвар, бидний амьдралын хэв маяг. Бид Бурхан Аава гэж хэлэх тэр гайхалтай тэр эрх мэдлийг биднэрт өгсөн. Тэр дотн харилцаа. Тэгээд тэр бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө эргүүлж чадна гэдэг тэр итгэлийг энэ залбирлаар бидэнд өгсөн юм аа. Амен. Тэгээд онцгойлон эх 7 хоног та нэг зүйлийг хийгээрэй. Өглөө босоод утсаа харахаас өмнө та нэг хэдхэн минут зөвхөн Бурхан Аава гэд зүгээр Бурханыг та Аава гэд тэр дотн харилцааг та дуудаад залбираасаа гэж хүсэж байна. Зүгээр та Бурхан Аава гэд дуудахад л хангалттай. Та элдв юм хилээд нуршаад ингэжэн тэгжэн гэд тоочих биш. Зүгээр та Бурхан Аава гэд
тэр харилцааг та үүсгээсэй гэж хүсэж байна. Амен.